бодож байгаа зүйлээ хин нэгнтэй хуваалцахгүй зөвхөн ганцаараа бодох үед ганцаардлын мэдрэмж юм шиг авдаг. Ганцаардлын талаар ярих гэсэн чинь айгүй хэм бодогдоод ах юм. Энэ сэдвийг ярихад надад ч гэсэн өөр жоохон хэцүү ах шиг байна. Гэхдээ яг өөрийнхөө бодол мэдрэмжээ хуваалцъя л да. Энийг үзэж байгаа чамайг бас надтай хамт ярилцж байгаа гэдэгт найдаж байна. Тэгж ганцаараа юм шиг санагдаад эсвэл ганцаараа гэж мэдэрч исэн учраас эсвэл магадгүй намайг зөв сэтгэл зүйч учраас ганцаардлаас хэрхэн гарах вэ гэдэг аргын хайгаад орж ирсэн байх гэж найдаж байна. Гэтэ айгүй өөр тунтай аргыг та нарт чамд зааж өгье те. Ганцаардл гэдэг бол хүний угаасаа дотоод мөн чанарт угаасаа байдаг зүйл. Хүмүүс нэг би ганцаарддаггүй гэдэг ч юм уу эсвэл ганцаардлаас гарахын тулд бол гэсэн юм байхгүй. Ганцаардл гэдэг мэдрэмжийг даван туулахад чамд яг юу гэж бодвол чамд илүү тус болох уу гэдэг талаар л ярилцъя. Би ганцаардл гэдэг зүйлийг ингээд бодохоор жишээлбэл миний хувьд ингээд амар илүү тусдаг. Яагаад тэгэхээр би жоохон бахаас эхлээд айлын ганц байсан, ганцаараа бүх зүйлийг хийдэг байсан. Ганцаардах гэдэг мэдрэмжийг бол хинээс ч илүү их сайн мэднэ. Тэмч болохоор нэг хүмүүстэй хамт байсан ч гэсэн яагаад ч ингээд амар ганцаарддаг. Гэтэ миний энэ ганцаардал одоо жишээ нь ингээд хажууд хүн байхгүй болохоор би ганцаардаад байгаа юм биш юм байлээ л дээ. Олон ч үйлчлүүлэгч нараас ерөнхийдөө энэ ганцаардал гэдэг мэдрэмжийг судлаад явахаар энд айгүй тийм өөр зүйл байдаг юм бэл. Айгүй их ингээл юмыг боддог хүмүүс эдэг шүү дээ. Одоо юмыг ургуулаад бодооддаг ингээл бодож байгаа бодлонч тэр төсөөлж байгаа төсөөллөнч тэр ингээд бүр хитрхи дип, бүр хитрхи гүн гүнзгий байх тусмаа хүний ганцаардал илүү их байдаг. Яагаад тэгэхээр ганцаараа бодох зүйл ихтэй, ганцаараа төсөөлөх зүйл ихтэй. Ялангуяа тэр ганцаараа төсөөлж байгаа, бодож байгаа зүйлээ хин нэгнтэй хуваалцахгүй зөвхөн ганцаараа бодох үед ганцаардлын мэдрэмж юм шиг авдаг. Тэгэхээр ингээд хажууд байгаа хүн чамайг угаасаа ойлгохгүй учраас чамайг угаасаа ингээд өөрийнхөө мэдрэмжээ бодлоо хуваалцаж ярихгүй л бол угаасаа тэр хүн ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр ингээд өөрийнхөө бодол мэдрэмжээ цэцэд рүү хүнд ярих шаардлагагүй гэж боддог хүмүүс хамгийн их ганцаарддаг байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө багаасаа жишээлбэл одоо ингээд гэл айгүй их юм дотроо хадгалаад бодоод сурцсан хүн том болсон хойноо ч гэсэн нас бинд хүрээдээ ажлынхантайгаач тэр найз нөхдөж тэр ингээд харагдахыг хүсэж байгаа өнцөг бодлуудаа зүг гэж бодож байгаа хүнд ингээд муухай харагдахгүй тулд одоо жишээлбэл айгүй сайн сайхан зүйлийг хуваалцдаг. Дандаа сайн сайхан зүйл мэдрэмжээ хүмүүст ярих юм бол одоо жишээ намайг ингээд амар гоё гэж хүлээж авна гэд тэгээд тэрэн дээр хитрхийг ач холбогдол өгөөд ингээд дандаа гоё юм ярьдаг. Гэхдээ муухай юм ярихаа болцсон байдаг. Тэгээд тэрнээс болоо ганцаарддаг. Тэгээд өөрийнхөө хэцүү байгаа зүйлийг хүнтэй хуваалцах чадахгүйсаа болоод хүмүүс ганцаарддаг. Тэгэхээр ингээд хүн амар муухай байгаад байхгүй угаасаа л өөрийгөө хүмүүст харагдуулахдаа өөрийнхөө сул талыг харуулахын тулд амьдэрдэг. Одоо би жишээ нь хүмүүст ингээд онцгүй талаа ингээд харуулчих юм бол хүмүүс намайг голчин, хайрлахгүй, хүлээмжшүүлэхгүй, хүмүүс намайг ингээ бодчин, тэгээ бодчин, нэр хүндээ алдчихна гэл нэг хүмүүс шүүмжлүүлэхээс буруутгах мэдрэмж авахаас сайсандаа хөө ер нь ингээд өөрийнхөө мэдрэмжээ нуусаар агаад эцсийн дүндээ зүгээр л яг дотроо хогинсаа болцсон тэр олон бодол, тэр олон сөрөг бодлууд бүгдээрээ намайг ганцаардлын манд жигүүлсэн байдаг. Би нөгөө бүрийн подкастыг бас сонсож байхдаа нэг үгийг юусэн ингэ мартдаг байхгүй. Чи бодлоо хуваалцвал бодол чамайг маань гэдэг үг. Энэ бол маш гайхамшигт. Тэгэхээр ингээд монголчуудын зүгээр л яг одоо наа угаасаа би монголоор ярьж монгол хүн үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр монголчуудын хамгийн одоо сурч чадаагүй скил харилцааны чадвар юу байгаа гэхээр өөрийнхөө сайн ч байсан ч муу ч байсан ч бодлоо хуваалцаж чаддгүй, хуваалцъя гэсэн ч илэрхийлж чаддгүй, илэрхийлчих юм бол нөгөө хүмүүс нь ч гэсэн бие бинийгээ шүүмжилдэг. Ийм зүйлээс болоод хүмүүс бие биентэйгээ ерөөсөө ярилцгаа болцсон, ярилцгаа сайдаг. Тэгээ одоо жишээлбэл ээж авдаа ч юм уу ингээл ойр дотны хүмүүст өөрийнхөө ингээл болохгүй байгаа, хэцүү байгаа мэдрэмжүүдээ ч юм уу хэрэг ингээ ярилцаад эхлэх юм бол чи өндөө зовоод байгаа юм, чи өстө нэрээ шууд салчаач гэдэг ч юм уу, чи ингээ шийдчихээч гэдэг юм уу, эсвэл ямар нэг байдлаар ингээ хэлсэн юмыг мань зовлон маань өөр хүнд очиод ховж болгож ярьдаг. Ингээ би бинийхээ тухайн үедээ ярьж байгаа ярилцлагыг тухайн үедээ л яриад дуусгаад
Тэр одоо өрөөнөөс тэр нөхцөл байдлаас гарсан л бол дараа нь тэр яриаг дахиж одоо дахин авчирч өөр хүнд ярихгүй чамд жишээлбэл найз чинь ингээд өөрийнхөө хамгийн хэцүү байгаа мэдрэмжээ тухайд ярьсан бол тэрийг нь дараа нь эргүүлээд одоо жишээ нь тэр зүйлээр нь нөгөө барьцаалж дараа нь өөрийг нь ингээд нууцыг мэддэг учраас дараа нь тэр хүнээ шантаажладаг ч юм уу тийм зүйл ерөөсөө байж болохгүй. Яг тэр мэдчлэн бид нар өөрсдөө хүмүүст хандж байгаа хандлага маань муухай байдаг, ойлгохгүй байдаг, шүмжилдэг, би бинийгээ муугаар боддог ийм муухай токсик харилцаатай учраас хүмүүс өөрсдийнхөө мэдрэмжийг бас бидэрт ярьдгүй гэдэг ингээд нэг иймэрхүү зүйл байгаа. Тэгэхээр энэ бичлэг дээр би яг юуг хамгийн голчлон хэлхийг хүсэж байгаа гэхээр зүгээр л эцсийн үндэ чи нэг амьдраж авах хугацаанд магадгүй 50-60 хүрэхээрээ гэдэг ч юм уу. Нэг их хүмүүсийн хувьд би нэхин гэж бодогдох нь бас нэг тийм ч чухал шүү. Яг хоо чухал байж болно гэхдээ бидний ойлгосон зүйл би ингээд хүнд сайхан муу харагдахдаа бас нэг ч тийм чухал шүү. Би зүгээр айгүй хөнгөн амьдрах нь айгүй чухал юм байна. Би ингээд юмыг дипрүүлээл амар гүнзгий ингээд бодоол тэр бодлоо ингээд өөртөө амар нуугаал магадгүй би айгүй сэтгэл хөдлөл мэдрэмж өндөртэй хүн байж болно шүү дээ. Тэгэхээр ингээд сэтгэл хөдлөл мэдрэмж өндөртэй эсвэл ингээд айгүй олон нууцтай одоо ингээд тийм таг мэдрэмж угаасаа мэдэрч ийж тэр зүйлээ ер нь л болсон процессыг хүнд ингээд ийм нууцлаад өөрөө зөвхөн дотроо бодоод өнгөрдөг байх юм бол энэ зүйл маань намайг хитрхи ганцаардал руу аваачаар ганцаардал гэдэг зүйл хүнийг яадаг вэ гэхээр тэртээ тэргүй хажууд байгаа хүнтэйгээ ч гэсэн дотн харилцааг үүсэхгүй амар юм ганцаараа санаатай болгочдөг. Тэр ганцаардал гэдэг зүйл бол хүнийг хамгийн их сэтгэл готролтой ааждаг, хамгийн их өөрийнхөө юу гэдэг дотооддоо өөрийгөө муугаар бодож өөрийгөө бусдаас тусгаарлах угаасаа л хүмүүс намайг ойлгохгүй дээ. Угаасаа л би ганцаараа юм чи намайг хэн тоох вэ дээ. Угаасаа л намайг ингээ буруугаар бодчих юм чи би хажуудаа хүндээ одоо мэдэрч байгаа зүйлээ ингээд хэлчүүл намайг ингээ бодчих гэдгээс болоод ингээ дандаа дотроо хүмүүсийн бодлыг таадаг, дотроо зөрчилдөөтэй. Тэгээ ингээ хүмүүс хамтдаа амьдраад байгаа юм шиг мөртлөө өөрийнхөө бие биенийхээ юу бодож байгааг яг үнэндээ мэддэггүй. Тэгээ өөрийнхөө бас ингээ мэдэрч байгаа зүйлээ айтайхан ойлгуулад хэлчих чадахгүйгээсээ болоод бид нар ганцаардлыг маш их мэдэрдэг. Тэгэхээр баадуу чи ингээд өөр оронд ингээ очсон ганцаарч байгаа бол энэ мэдээж их орноосоо нутгаасаа хол байгаа шинэ орчинд очиод шинэ орчинд өөрийнхөө мэдрэмжээ тултал сайхан мэдрэмж хаваалцах чадахгүй орчин тойронтойгоо яг л одоо миний нэг хэсэг юм шиг өөрийгөө мэдэрч чадахгүйтэй холбоотойгоор чи ганцаардж байгаа. Тэгэхээр өөр оронд очиод шинээр дөнгөж ирсэн байгаа даа. Эсвэл магадгүй 1-2 жил болсон ч гэсэн болохгүй байгаа бол чи орчинтойгоо ерөөсөө одоо хүртэл тасаагүй тухайн орныхоо ойр дотны мэдрэмжээ хуваалцах найз нөхдөгүй бас хэлний бэрхшээлээс болоо ганцаардж байгаа. Тэгэхээр аль болох айцгүйгээр өөрийгөө илэрхийл, аль болох хүмүүстэй интеракт хийж одоо чи мемд явж могд явж одоо юу гэдэг өөрийгөө ямар ч хэсэг хөдөлгөөд хүмүүстэй харилцаа холбоонд хүмүүсээс хичээ санаа зовоод айгаад ахаас илүү аль болох өөрийнхөө мэдрэмжээ түг таг гэж чамайг хуваалцаарай. Хэрвээ гэр бүл чинь магадгүй ингээд их орондоо ч юм уу ингээд ажил дээр ч юм ганцаарч байгаа бол хамаагүй зүгээр л өөрийнхөө бодож байгаа санаж байгаа бүх зүйлээ хүмүүстэй зүгээр хуваалцаж сурч зүгээр л илэрхийлчих таалагдахгүй байгаа зүйлээ таалагдахгүй ингээ хэлчих. Хайртай хүндээ би ингээ гомдсон ингээ мэдэрч юм хэрүүлээс цухтаасандаа өөрийнхөө мэдрэмжээ нуугаал авах юм бол цаг хугацааны явцад ингээ би бинээс улам холцоор ганцаарддаг. Бас хүн орон сууцанд байшин дотор удаан хугацаанд ажиллаж амьдрахаар бас ганцаарддаг. Яагаад тэгэхээр өөрийнхөө байгалийн нэг хэсэг гэдгийг мэдрэхгүй байгаасаа болоо ганцаардж эхэлдэг. Тэгэхээр аль болох гадаагаар, аль болох байгальд аль болох сайнтай муутай чамайг үзэн ядагч вэ, чамайг навшин гэж мэдрүүлдэг тэр орчинд байсан ч аль болох би өөрийгөө байгаа гэдгээ мэдрүүлж, өөрийнхөө мэдрэмжээ өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг байгаа гарын зүгээр илэрхийлж яад ад үзэгдэнлээс хүмүүс чамаа муугар боднолээс гэтээ эцсийн үндэ чи өөрийнхөө дотор байгаа энэ олон токсик муухай мэдрэмжээр өөрийгөө бүрхэж өөрийгөө сэтгэл зүйн ганцаардалд живүүлж яснаас аль болох өөрийгөө хүмүүсийн дунд байгаа гэдгээ мэдрүүлж өөрийгөө доторх мэдрэмжээ бусдаа хуваалцаж ад үзэгдэж хамгийн бүр мяан тэнэг новш байсан ч гэсэн хамаагүй хүмүүст ямар ч лээс
ганцаардлын мэдрэмжээс өөрийгөө ангид авчраарай. Тэг яг мэдээж хүмүүс буруугаар өөрийгөө ингээ муухайгаар илэрхийлээд ахаас илүү зүгээр л юу санаж байгаа, юу бодож байгаагаа хэлчихдэг байгаарай л гэж хэлж одоо зөвлөе доо. Тэгээ миний амьдралтаа бас урсан зүйл гэх юм бол би өөрийнхөө бодол мэдрэмж угаасаа хуваалцах шаардлагагүй дээ. Тэр хүмүүс намайг ойлгохгүй. Угаасаа би сэтгэл зүйч юм чинь нэг хүмүүст ярих шаардлагагүй. Би дотроо өөрийгөө бодоод өөрийгөө ойлгочдөг, өөрийнхөө бүх зүйлийг би өөрөө зохицуулждаг гэдэг хэтэрхий бардамцангаас олоод бас өөрийгөө ганцаардуулж исэн. Тэгээд их хүн намайг ингээд нэг сонсгоо болчингууд би дахиад тэр хүнд ингээд ярих хүсэлгүй болчдөг. Гэхдээ үгүй би зүгээр тэр хүн намайг ойлгох байх юм бол хөө энэ авшаа чи намайг сонсох хэрэгтэй. Би ингээд чи надтай хамт бай тэ тотно гэж бодож ивэл чи надтай ингээ ярилц намайг тэнэг гэж бодож исэн гэсэн би өөрийнхөө нэг мэдэрч байгаа мэдрэмжээ зүгээр илэрхийлээд ичвэр байдал борсон чамаагүй зүгээр ингээд өөрийгөө илэрхийлж өөрийнхөө орон зайгаа би байгаа гэдгийг мэдэрхэд тэгснийхаа дараа намайг хүмүүс баагаар маань хүлээн зөвшөөрөө тэгээд миний бодсон шиг тэгж айжсэн шиг тийм ч амар айхтар хэцүү зүйл биш байсан юм байна гэдгийг би зоригтойгоор өөрийгөө илэрхийлж сурсан оролцсон цагаас эхлээд миний амьдрал сайхан өөрчлөгдсөн байдаг. Тэгэхээр товчхон ч гэсэн ганцаардлын мананд хэрвээ хөвж байгаа бол хажуудаахаа таалагдахгүйсэн ч гэсэн хүнтэй нэг дотроо юм бодохгүйгээр юмнуудаа илэрхийлээд хэлчихдэг байгаарай. Тэгээд үргэлжлүүлээд дараагийн видеонд хамт байгаарай. Илүү гоё сэдвээр ярилцъя. Хамтдаа хэдүүлээ цаг өнгөрөе. Энэ орон зайд хамт байгаад та нартай маш их баярлалаа. Нэрээ хэрвээ ганцаардад ямар нэг community бүлэгт өөртөө адилхан мэдрэмж хуваалцаж магадгүй сэтгэл зүйн хувьд өөрийгөө хөгжүүлэе гэж бодож байгаа хүмүүс миний ажилуулдаг хаалттай группт орж ирээд тэгээд гайхалтай бясалгалуудын техникийг сураарай. Тэгээд тэнд өшөө олон гоё мэдээлэлүүд байгаа. Эсвэл миний Instagram болон Soul Nomads Mongolia гэсэн Instagram хаяг руу холбогдоод тэгээд группт орж ирээрэй. Баярлалаа.